Сэтгэлийн чимэгтэй хүүхэд нас Саруул Монголын ирээдүйн баялаг. Монголын урчуудын эвлэл гэдэг урлагийн том байгууллагад зураач Гаадангийн дум бүрээтэй будаг зураг хоёроор бэлгсэн урланд нь уулзаж хэдэн хором саадлаа. Тэрбээр 10 яма, ховдын хуучин гудамж, борооны даваа, намар зэрэг, агаарлаг, өнгөлөг, гэрэл гэгээ нэвч шингэсэн импрессионист аястай зургаараа мөн монгол хүний хүнлэг сайхан сэтгэл, ядарсан цагт нөхрийн чанар танигдах ариун ёс нэвч шингэсэн байдаг монгол зургийн задгаа зохиомж бүхий фронтод гэдэг бүтээлээрээ алдартай. Зураач дум бүрээгийн бүтээлүүд Москва, Ленинград, Софи, Праг, Будапешт, Берлин, Ханай болон Алжир, Тунист нэгдсэн Монголын дүрслэх урлаг үзэсгэлэнт амжилттай оролцсон төдийгүй өөрийн орны улсын хэмжээний уран зургийн уралдаан үзэсгэлэнт удаа дараалан шагналт байранд чалгарч байсан түүний авьяас бэлэг уран бүтээлийн үзүүлэлт болж байдгийн. Авьяас бэлэг цайлгсан түүний уралд хамтдаа саадцгаая. Энгийн бүхэнд эгэл жирийн юмд гоо сайхан өршдгөө гэдгээ та энтэй санал нийлж байна. Эндээс яриагаа эхлүүл одоо хүүхэд бүхэн түүнийг мэдэрдэг, түүнээсээ ертөнцийг өөрөө өөртөө нээдэг болов гэж би хувьдаа бодох юм. Би өнөөдөр энэ уралд энэ хөөрхөн хүүхдүүд ирж байгаа явдал би эргээд хүүхэд насаа дурсаж хүүхэд ах цаг маань эргээд ирлээ гэж би бодож байна. Тийм учраас би эдгээр шиг ийм хөөрхөн хүүхдүүд миний уралданд ингэж орж ирээд өнөөдөр зураг зурах, авьяасаа яаж хөгжүүлэх тухай харилцан ярилцж байгаа явдалд бол би баяртай байна. Би бол бас эдгээр шиг хүүхэд байхдаа 57 58 онд ардын дураач тэрийн хошоо шагналт Цэвж багшийн одоо дугуйлангаар суралцж явж исэн. Тэгээ өдий зэрэгтэй өнөөдөр явж байна. Тийм учраас бол энэ зураг гэдэг маань бол тухайн хувь хүний өөрийн хүч чармайлт тэгээд цаашаа түүн дээр түшиглээд уран бүтээд нь уран хөгжин үргэлжлэн гарч идэг юм аа. Тэгэхээр ер нь яг зургийг ойлгож мэдрэн гэдэг эхлээд мэдэрчээс гартаа болоо харандаа цаас нийлүүлэх бах тий. Дотоод сэтгэлдээ төрсөн тэр ертөнцийг харсан нэг жижигхэн дүрслэл үртэл түмэн утга илэрхийлсэн л байх л та тий. Тэгэхээр зураачин гэдэг чинь үргэлж сэтгэл дотороо шинийг эрэл хийж бодож явдаг. Тэрнийхээ үндсэн дээр бүтээл мөн тойр үн, зохиолч мөн ялгаагүй, хөгжимч мөн ялгаагүй. Тийм учраас энэ бүхнийхээ үндсэн дээр энэ цаашаа уран бүтээл шинээр тойр үн гаддаг л да. Тэгэхээр ер нь ингээ үе үеийн хүүхдүүдийн уран бүтээл сонирхож үзэж байхад ер нь ямар мэдрэмж төрж байна танд ер нь? Хүүхдийн зурсан зургаас бас харж өөрөө бас цаашаа хөгжин. Энэ хүүхдүүд бол ариухан сайхан ертөнц ерөөсөө юмыг наан санах юм байхгүй. Яг тэр хүүхдүүдийн одоо тухайн яаж юмыг бодтой харж байна, тэрийг өөрийнхөө ертөнцөөр харж гад л хамгийн гол нууцлах нь энэ дээр байдгийг. Тийм. Өөрийнхөө ертөнцөөр харна гэдэг бол тэр авьяас юм шиг санагдаад байна л да. Энэ авьяасын тухай та нэг өөр юм. Авьяас гэдэг бол ерөөсөө тухайн хүний одоо цаашаа хөгжих одоо хөгжлийн алхам юм. Ер нь зураг зурна гэдэг бол авьяас дээр үндэслэнэ шүү дээ. Авьяасгүй хүн бол зураг зураад цаашаа нэг тэр зураг бол нэг сайн хөгжихгүй л дээ. Тэгтээ бол яг хуу зураг зурдаг болгон бас зураач болдог ч юм биш л дээ. Тэр дундаас бол амьдралынхаа дундаас шалгуур нь өөрөө энэ урлагч нь өөрөө цензуртэй юм чинь тэргээрээ л олон түмэнд тэр хүний хийсэн бүхэн тодорно. Тэгэхээр хүүхэд бүхэнд авьяас буу гэж сууднууд хэлсэн байдаг. Энэ ороод төрсэн хүүхэд бүхэнд авьяас бий. Тэр авьяас нь бол өөр өөрийнх нь сонин ертөнцтэй гэж та хэллээ. Тэгэхээр тэр ертөнцийг нээхийн тулд одоо чухам юу хэрэгтэй гэж та уран бүтээлчнийхээ хувьд боддог вэ? ертөнцийг нээхийн тулд тэр хүн бол өөрөө эхлээд боловсрно. Тэгээд зургаан зурж тэгээд нөхдөөсөн хамт олноос сурна. Өөрийн итэх чармаалтаар тэр юм цаашаа хөгжин л дөө. Илэрхийлнэ. Манай зургийн дугуулангийн хүүхэд багчууд маань зураач Думбүрээхээс одоо асуух ямар асуулт байна? Таны зургуудаас хамгийн өндөр шагналт төрж исэн тийм зурагч нь ямар зураг вэ? Маш олон зургууд хийсэн л дээ. Энэ дотроос бол
Одоо миний анхны зураг бол одоо борооны дараа 10 ямаа 10 адуу гэж ингээд зурж ирсэн. Тэгээ Монгол тараанс олон түүхийн болоод орчин үеийн сэдвэр олон ах чинь олон удаа зураг олон янзын бүтээлүүдийг хийсэн. Тэгээ хүн зураг зурна гэдэг чинь өөрөө өөрийгөө дайчлаад өөрөө дандаа ах чинь бол энэ тэнд яг дандаа судлуур зургуудыг хийдэг. Судлуур гэдэг чинь биедээс хард зурхын нэр шүү дээ. Тэгээд тэрнийхээ үндсэн дээр бүтээлээ хийн. Ах чинь бол одоо гадаад дотоодын үзэсгэлэн маш олон удаа үзэсгэлэнд уран бүтээлээр оролцсон. Танд авиас А2-ын аль нь илүү их байдаг вэ? Их ахтараа. Ажил нь байгаа шүү дээ. Баймэр шүү дээ. Тэ тэгтээ бол азнаас авиас нь илүү байх ёстой. Таны хамгийн хайртай, хамгийн удаан зурсан зурагч нь ямар зураг байдаг вэ? Ер нь зураг болгон бол удаан түргэн гэдэг нь тэр тухайн хүний байдлаас болно. Ямар сэдвтэй байна уу? Түүхийн байна уу? Орчин үеийн байна уу? Ер нь ах чинь бол зураг зурхад бол бас зарим нь бол сар гаранч хийсэн байдаг, зарим нь бол 2 жилээс бодсон зургнууд байдаг. Тэгтээ бодоод байна гэдэг нь зохиомжон хийгээ бодоод байдгийг. Түүнээс өдөр болгон зурхгүй. Тэрний үндсэн дээр тэр бүтээл бол шинээр төрж гарна минийх. Тэр миний охины асуудаг бол зөвлөдөө зураг гэдэг чинь ер нь аль болохоор их бодож их өөрөө их ажилласны үндсэнд тэр зураг бол жинтэй уран бүтээл болж гарч ирнэ шүү дээ. Уран бүтээлийн судалгаа хийн. Тэр судалгааныхаа үндсэн дээр тэр шинээр бүтээл төрнө. Ер нь зураачин юу гэх тухайн хувь хүний онцлог, донж, төрх, хэлбэр маягийг бол үргэлж ажиглаж явдаг ёстой. Би бол үргэлж ажиглаж явдаг. Одоо Монгол хүн ямар хэлбэртэй суух вэ? Орос хүн ямар хэлбэртэй суух вэ, тийм үү? Тэр ингээ хоорондоо ярьж байгаа хөдөөний хүний харьцаа, малчин хүн малтайгаа харьцаж байгаа байдал энэ бүхэн бол тус үрдэн бас нэг онцлог шүү дээ. Тийм учраас энэ хөдөлгөөн болгоныг хүн гярхаануудаар ажигласныхаа үндсэн дээр тэр бүтээл төрнө. Ямар ч хүнд бол авиас байгаа. Хүүхэд болгонтой авиас байдаг гэж ярьлаа шүү дээ. Энэ хүүхдийн авиасыг хөгжүүлэхэд юу чухал байдаг вэ? Авиасаа зүтг гэдэг нь бол тэр хүний итэвхтэй нөр их хөдөлмөрийн үр дүнд тэр авиас улам цаашаа хөгжинэ. Авиастай гэдэг тэр хүн юу хийхгүй хөдөлмөртөхгүй тэр цаашаа хөгжихгүй л дээ. Таны энэ олон бүтээлээс хамгийн зов зурсан бүтээл нь аль бүтээл? Энэ хугацаанд зураг бүтээгтээ зурсан зурагнуусаа ер нь бол шантарна гэж байхгүй л дээ. Тэр бол удаан хугацаанд бодоод тэрнийхээ үндсэн дээр тэр бүтээл гарна. Зураг зурхтаа таны яг голчилж нөгөө зураг бол зурааж болгоны нөгөө голчилж барилдаг тийм арга барил байдаг шүү дээ. За яг юу голчилж зурдаг вэ? Зураачин гэдэг бол өөрийн гэсэн одоо хэлбэрийг арга барилыг өөртөө хөгжүүлэх ёстой. Бодит амьдрал хүний жирийн нэгэн амьдралыг уран сайхны аргаар илэрхийлэх. Жаахан өөрөөр хэлбэл юу гэхээр энэ бүтээлээ хийхдээ жаахан баяжуулж хийх хэрэгтэй. Аливаа юмыг хийн зурна гэдэг чинь байгаагаар нь хийх биш, байгаа юмыг дэвийлгэж одоо мэдээ сүр бадруулж хийх хэрэгтэй. Эннийхээ үндсэн дээр ах чинь бүтээлээ тэгжил хийж илэрхийлж хийдэг. Таны хамгийн хайртай зурагч нь ямар зураг? Зураг болгондоо бүтээл болгондоо хүн их дотно хайртай. Тийм учраас одоо миний нэлээд хайртай зургийн нэг бол одоо Монгол тараанс байна, 10 ямаа байна, Улаанбаатар хотын түүхийн талаар зурсан олон сайхан бүтээлүүд байна. Одоо 4 удын савдаг байна. Энэ бүхэн бол ах чинь бүтээл болгондоо бас дотно байдаг юм шүү. Зураач хүмүүс ер нь ном унших дуртай байдаг юм уу? Та бага байхдаа ер нь хэр их ном уншдаг байсан бэ? Ер нь их уншдаг байсан. Түүхийн болоод зургийн ном. Одоо миний ах баг байхад бол одоо явахтаар эрен чунган одоо ихнүүдэл, заан залуудаа, өөрийн туяа. Тэгээд энэ гадаадын зөвлөлтийн зохиолтын одоо зохиолоос их уншдаг байсан шүү. Таныг анх зураг зурхад чинь хэн тусалж ирсэн бэ? 5 6 байхдаа зураг зурж байсан зургнууд одоо надад бий. Зураг чиглүүлс явдал миний 10 дугаар ангийн багш Жодов гэдэг хүн уран зургийн багш байсан. Тэр дугуйланд зураг зурхыг чиглүүлж өгсөн. Тэгээд Тэвж багш байна. Тэгээд
нэлээд одоо дээд сургуульд ороод ирэхдээ миний багш бол цогсон багш байна. Одоо ардын зураач цогсон багш. Тэгээд энэ улсууд бол нэлээд их сайхан төлөхөц өгсөн. Урлагийн гавьяа зүтгэлтэн зураач Дум бүрээгийн сэтгэл зүрх, уран зургийн ертөнцөөр аялсан бидний аялал дууссангүй. Аялал маань урлагийн гавьяа зүтгэлтэн зураач Мөнхчингийн өрөөнд үргэлжилсэн юм. Зургийн дуулангийн авьяаслаг хүүхдүүдтэй танаа урланд чичилж байгаадаа баяртай байна. Ингэж яхад хоёрыг ер нь яг буур бодог биер одоо нийлүүлэх тэр замыг одоо аав чинь заасан гэж боддгоо. Тэр дотоод сэтгэлийн чи мэдрэмж өрөнд дуудсан уу? Багтаа бол ер нь зураг зурдаг, шүлэг бичдэг тийм хүүхдүүд ер нь байдаггүй тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр аль нь илүү өөрийн яг жинхэнэ авьяас юм гэдгийг бас хэлсэн шүү дээ тийм ээ. А бид хоёр бол дуу хөгжмийн авьяас бол харин байхгүй. Зураг зурах юм бол байсан. Тэгээд зураг буух зурах тухай бас нэг юм зураг зурах тэр үед бид нэр өөрсдөө их зураг зурж олон улсын уралдаанд тохиордог байсан. Монголын анхны одоо тий Монголын анхны тэр бүх хүүхд насны чи хүүхдийн зургийн уралдаан гэж байна. Анхны уралдаан 60 онд үнэтэй болж илээ шүү дээ. Тэгээ анхны уралдаанаараа битгаш дандаа шагнал авдаг. Энтгийн Шанкарын нэрмжт олон улсын уралдаан гэж байдаг юм. Тэнд урилга олж ирээд л аваа ийм урилга байдаг юм ба ийм үзлэн байдаг нь оролцоод бидгээр оролцож их олон удаа шагнал авч ирсэн. Бас Англид тэр удаа анх удаа өргөдөө орончтой. Тийм хүүхдийн зургийн уралдаан болоход оролцоод тэгээд бас шагнал авч ирсэн. Тэгээд их гоё англ мангл бичгтэй тийм диплом тэгээд гуйлын юмар ингээд жимтсэн гоё тавг мөнгөн цом аяг энэ төр ирдэг байсан. Тэгээд чингэрээ дамжуулаад тэгээд гоё каталог гараад Монгол гэж нэр бичээд эдэн настай зураг нэрээр хэвлэж байсан. Одоо бид хоёр тэдэн би тэгэд зурагнууд хүүхд одоо энэ баг багт бүгд зураг зурж байсан. А би бол нэг шүлэг бичдэг. Шүлэгч болно яруу найраг бичнэ гэдэг байсан. Тэгээд 10 дугаар анги 7 дугаар анги тань шүлэг бичээд тэгээд утга зохиол сонинд бас явуулаад гаргах хоолой сонд нэг удаа гарсан шүү. Тэр үед их бидний үед их нэртэй яруу найрагч байсан. Иш цогт гэж хүн байсан. Тэр хүний надад бичсэн утаа загтал байдгийг. Утга зохиол урлаг сониноос тэгээд тэр шүлэгч нь ийм баяр зөвлөгөө өгөөд. Тэгээд зарим редактарлаад гаргасан нэг шүлэг би хийдэг байсан. Тэгээд ингэчин уран зургийн сургууль би чимэглэлийн зургийг сургуульд гэсэн л та. Ингэж л бид хоёрын зургийн одоо амьдрал хийсэн хэлхүүтэй. Бүх хүүхэд өхөнд одоо авьяас байгаа. Тэрийг нь яаж нээ гэж боддог вэ ер нь? Гол чухал юм бол альва хүн тэр авьяасаа хөгжүүлээд авьяасын тодруулаад нэг мэрэгжлийн юм сонгох гэдэг шүү тийм ээ. Тэрний өмнө одоо өнөөдөр нэг хүмүүжийн тухай яриад байгаа чинь маш чухал юм байдаг байхгүй юу? Хүн Монгол хүн болох хэрэгтэй. Энэ талаар би багадаа аав их нөлөөлжсэн нөлөөллийг мэдэх юм. Юу гэхлээр зэрэг хамгийн түрүүл ер нь эх орны холбогдлолтой. Тэг би түрүү ном уншлаа гэж ярьж байсан. Тэгэхээр зэрэг түүхийн ном уншиж байна. Кинонаас яриад дандаа эрлэг баатар хүмүүсүүдийг ярьж байгаа. Кино үзүүлнэ. Өөрөөр хэлбэл орооны тэр үе чинь шанс гэж байлаа та хүүхд ордог. Тийм том хүний ордог орооны шанс гэж байлаа шүү дээ. Тэрэнд одоо Георги Сакаса гэж одоо юуны Гүрзээний их мундаг баатарын тухай кино гарч ингээд бид хоёрыг аваачиж таньдаг хүнтэй хэлээд үзүүлж байсан жишээлбэл Скандербег гэдэг Албаны их том эх оронч хүний тухай кино үзүүлж байсан. Тэгээд тэрнийг үзэхлээр юу сэтгэл үйлдсэн гэхлээр зэрэг тэр их баатар эрсүүд эх орноо хамгаалж хахад нэг л зүйлээс болж ялагдчихжээ. Юу гэхлээр хүн ургад төрсөн дүүн анд нөхөр нь урваад тэгээд Скандербегийн Албан улс Туркийн колонд орж ирсэн. Георги Сакасагийн хүүгийн толгойг аваад Гүрзийн улс Ираны Хорезмийн одоо тэр үеийн Персийн колоничлолд эзэн төрөмгөлд орж ирсэн. Тэгэхээр зэрэг тэр үеэс юу хэлсэн гэхээр зэрэг эх орноо хүн хамгаалахад урган гэдэг юм аюултай байна гэдэг л одоо хүмүүжиж ш тийм ээ. Хүүхд байхад тэгэхээр зэрэг тийм юмар одоо нөгөө эх оронч үзэл, үндэсний үзэл, эх орноо гэдэг юм хүн хүмүүжүүлэх гэдэг чинь тэгж бол тэгэл одоо нэг лекц уншаад нэг хайхтар тийм ярихгүй ш. Тэр үеийн ер нь эцэг их хөвтөл тийм ээ. Тийм дандаа ахуйн уламжлалаараа хүүхдээ хүмүүжүүлдэг. Тэгээд эх орон гэдэг юм толгойд нь одоо Эрдэнэ номыг сурах хэрэгтэй юм. Худлаа хэлж болохгүй гэдэг юм одоо их амьдрал дээр харуулна ш. Худлаа хэлнэ гэхлээр зэрэг хүүхд чинь одоо дүрсгүйтэй тахилгуутаад бас худлаа юм хэлэх гарна ш. Тийм үнэ хэлэхгүй. Тэгэхээр зэрэг асууна. Тэгээ үнэ хэлэх юм бол аав ямар шийтгэл үзүүлэхгүй. За миний хүү тагж битгий тэгээрээ.
Худлаа хэлээд үнэ хэлэхгүй байх юм бол 5 салаа боовны амтыг үзүүлнэ шүү дээ. Тэгээ хүүхдийн хүмүүжил бол тэр гэр орооноос ихч. Энэ нь манай аав ээж аав ер нь аль аль нь ингэж хүмүүжүүлж байсан. Тэгээ энэний дараагаар 2 дахь юм хүүхлээд зэрэг за ингээд хүн болоод Монгол хүнтэй Монгол хүн болоош мах яаж хөшлөхийг зааж өгнө. Би одоо 3 дугаар ангид байхад 3 хэлтгийг зааж өгч байсан. Тэгээ 5 дугааргаа хэлдэнэгээд тэгэл хоол хийж сурна, дүүгээ асарна. Тэгээд тэрний дараагаар Эрдэнэ намаа үзэж яагаад за яг чиний хэлж байгаагаар за энэ хүүхд ямар шөөмд авьяастай гэдгийг ерөнхийдөө чиглүүлэх юм уу тийм ээ. Тэгээ намайг тэр шүлэг бичиж хахад аав хэлж байсан. Чи шүн суугаад шүлэг бичээд ингээд байхын шүлэг бичих бас өвлөж барихгүй болохгүй. Чи энэ талаар бас юутай юм шиг байна гэдэг. Тэгээ манай байранд чи урлагийн хүмүүс их байлаа л да. Тэгээд мишгийн сэдэн дөрж хамгийн хойдлын бүтээл нь 10 дугаар байранд байсан. Тэгээд сэдэн дөржтэй чи нэг уул би хэлсэн. Зураг юугаа шүлэгээ үзүүл гэж. Тэ би нэг далаа гэж шүлэг бичсэн байхгүй. Тэгээ үзээгүй юм а бичдэг юм. Үзсэн мэддэг юм а бичдэг юм а. Ер нь энэс хойш шүлэг юм бичвэл мэддэг юм а та юм а бичиж байгаараа зөвлөжсэн байхгүй. Игч яах та хоёрыг хүүхэд огч аавч одоо авьяасаа чинь одоо бүр нээгээгүй маа гэхэд ерөнхийдөө бол аав хүний хувьд бол олж харжээ. Тэгэхээр өнөөдрийн манай хүүхэд багчууд маань зургийн дугууланд явдаг энэ авьяаслаг хүүхдүүд маань танаас бас олон зүйлийг бас асууя гэж бодож байгаа хаа. Альва уран бүтээлийг хийгээд хүнд ингээд уран бүтээлч хүнд ямар нэгэн мэдрэмж сэтгэл хөдлөл төржиж хийдэг штэ. Та одоо өөрийнхөө тэр уран зургийг хаанаас яаж олж авдаг вэ? Таны ингээд уран бүтээлүүдийг харахад хүнийг байгальтай их холбосон тиймэрхүү дүрслүүд их харагдлаа л да. Тэгэхэд энэ талаар та бас бодлоо хуваалцсан уу? Тань аль сургуулийн хүүхдүүд үү? 24 дугаар сургууль. 24. Би 24-д 10 жил төгссөн. 10 дугаар анги. Энэ хоёр залууч ихэр юм шиг байна те. Би ихэр, энэ хоёр бас ихэр. Альва үндэстний уран бүтээл хүн гэдэг нь өөрийнхөө л их орнол дурна л да. Баянгаал хүн ард ахуй соёл тийм ээ. Кензо Танга гэдэг Японы том уран барилгач бай. Тэрний хэлсэн үг гэдэг нь орчин үеийн уран барилга хийх байхгүй юу. Тэгээд хүн асууж л да таны энэ юу ч орчин үеийн ийм уран барилга юм байна. Тэгсэн мөртлөө Япон олон жил Японы харагдана. Японы уран барилгач хүн хийсэн байж та гэж одоо мэдэгдээд байх юмаа гэж. Тэг Кензо Тангагийн хэлсэн үг байдаг. Миний судсанд Японд орсож байгаа юм чинь энэ бүтээлүүд бол Японд бол таалнаач. Нэн орчин үеийн байсан гэж хэлсэн байдаг. Тэгэхээр би Монгол хүн юм чинь Монголын тухайд одоо олон дуртай та. Эний өрөөний хэлснээр бол голцоод байгаль гэдэг чинь Монголын байгаль гэдэг агуу. Энэ сайхан төрөн ийм байгаль ингээл одоо харж яхад дөрвөн үлрэлтэй манай байгаль тийм ээ. Үлрэл бүхний өөрийн өнгөн зураач хүнд өнгө гэж хэлдэг ба шүү дээ. Өнгөөр өөрчлөж идэг тэр өнгө харахтай зэрэг өнгө гэдэг чинь тэр өнгийг харна гэж миний авьяас гэж хэрэг байгаа бол тийм Чингисэн бай таараач тийм ээ. Тэр өнгө гэдэг чинь доо хөгжмөдөөс өнгө гэж байдаг. Түүнтэй адилхан зурган дээр бол өнгө. Тэр өнгө бол байгалаасаа яадаг үед. Тэгэхээр ер нь Монгол авьяас гэж юу гэлээ та манай энэ хүүхдүүд бас нэлийн сонирхож байгаа. Монгол хүн бол одоо авьяастай шүү дээ. Монгол үндэстэн шиг агуу их түүхийг бүтээсэн ард түмэн хэлбэлтэй байхгүй шүү. Энэ газар нутгтээс чи Монгол хүн оршоод 50000 орчим жил болж байгаа гэж байгаа шүү. Одоо миний мэдхийн Даштаржийн насаг дэржийн түүхийн шүлэг гэдэг дээр л түүхээ бичсний сүнцгэд тийм ээ. Тэгэхэд хүний бүрэн байгууллагын нэг 2000 жил гээд байгаа шүү. Тэгэхэд тэр үеэс л Монгол хүний чинь одоо оршин тогтноход ямар их агуу зүйлтэй бүтээ. Хамгийн сүүлд одоо энэ Арангаа аймгийн манай Арангаа нутгад тэрний өндөр улаан сумд олдсон олдврууд гэж одоо энэ музей тавьсан байл агуу юм олдлоо шүү. Тэгэхээр зэрэг ямар их агуу юм бидний өвгөж бүтээж ирсэн байдаг. Харин ч өнөөдөр бид тэгж их бүтээгээд хийх нь хоцрогдоод байгаа шүү. Ингээд зэрэг өнөөдрийн одоо энэ залуу ирээдүйн улсууд ер нь бүтээх тал руугаа те авьяас гэдэг чинь юм бүтээх нь үндэс шүү. Тэгэхгүй Монгол хүний нэг өнөөдрийн нэг дутагдaltaй тал үгтэй зэрэг бүтээдгүү гадны ямиг хэрэглэх бус болоод байгаа шүү. Америк тэр Хятад тэр Япон тэнд Америкууд гэж хийдэг. Тэрнийг л авд брендийн хэрэглэе гэдэг байгаа болохоос биш бид өөрөө брендийн хийж байгаа гэдэг юм. Брэнд гэж манай түүхэл одоо байна л да. Тэгээ брэнд манай брэнд гэж хэлдэг сор бүтээл юм да тий. Тэгэхээр одоо манай Монгол гэр биш. Агуу дизайнтай тий. Тэгэхээр зэрэг Монгол хүний авьяас бол бий. Таны бодлоор авьяас гэж яг юу юм бол? Чи яг ингээ юм хийхэд тэр хийж байгаа юм дээр чамаас гараад идэх юм байдаг. За өөрөөр хэлэх юм бол зураг зурхад
дуу хөгжим одоо юм онцгой урлагийн талын гэж хэлэх юм. Тэр нь бол авьяасгүй бол тэгээд өнгөрөөс. Авьяас нь баг ингээд илэрсэн байж хаад хөлбөмбөрлөд их хөлбөмбөрлж хагаад авьяас нь хөгжөөд улам сайн болохын тулд хүн хөлбөмбөрлөх хэрэгтэй гэж үздэг байхгүй. Авьяас аваад байх шалтгаан. Гэхдээ хөлбөмбөрлөхгүй хий хоосон авьяасаар яхаа дэвэрчдэг байхгүй. Тэг чи уурхай шиг те. Одоо чи уран бүтээлч юм мэднэ те. Гүнзгий дор нь байдаг, уурхай дээр нь өнгөцгөн байдаг. Янз бүрийн хэр зэрэг уурхайн одоо баялаг байдаг, эрдэс баялаг. Тэрийн шиг л авьяас гэдэг чинь жоохон гарч яа дуусчихвол. Доошоо гүнз рүүгээ орохгүй дээр нь байжгаад янз бүрийн хүний сайхан гоё хангууганд уурдагдаж өөрөөгөө ингэж явж байгаа. Тэгээд дэвэрж болно тийм ээ. Ийм учраас хэрвээ авьяастай гэж юм bijвэл тэрийг хамгаалж байгаа хэрэгтэй. Уран зураг, урлагч одоо нэг хүний харах нүдний баясгалан, сэтгэлийн баясгалан гэж хэлдэг шүү дээ. Тэр дундаа тэр утгаараа та одоо өөрийнхөө энэ мэрэгчлийг магтахгүй юу? Давуу талыг нь. Уран зураг гэдэг бол ийм агуу өргөн юм тийм ээ. Хязгааргүй өргөн юм. Юу н урлаг гэдэг бол яаж илэрхийлж болно? Сэтгэл, зүрх, оюун одоо юу байдгийг тийм боломжтой юм. Тэрнийг чиний авьяас чи яаж л одоо илэрхийлэх. Гэтэ нэг хүнээс хийж чадахгүй. Тийм учраас энэ олон авьяасан дэлхийд дээр төрж дандаа шин юм нээж, шин юм гаргаж идэг байна шүү дээ. Зураг, хөгжим гэж бас агуу те. Дээр нь одоо кино урлаг гэдэг байна. Бүхэл талын юунууд л юусоо тэр гэх аргагүй. Тэгээд тэр чинь бие бинийгээ баяжуулж идэг учраас нэгнээсээ тэр одоо давуу гэж хэлэхэд хэцүү юм тийм ээ. Apple өөрөө сонсгол үүтэй хөгжмийн авьяас хөгжим тоглодог байсан гэж. Радиогоор шил тэр үед чинь сонгогдох хөгжмийн тухай нэвтрүүлгүүд явах. За энэ Аппасната гэж Бетховены хөгжим явж байгаа. Энэ Ленин их дуртай байсан гинлээ гэж хэлж байгаа шүү дээ. Штраусийн одоо Вальсны хаан, Штраусийн хөгжим явж байгаа. Энэ чинь Вальсны хаан гэж нэрлэдэг байсан. Тэгээ Австрт Вен хотод энэ хүний хөгжмөөр бүх хотынхан бүжгэлж исэн гэж байгаа шүү дээ. Инглиз зэрэг тэр их хүний бүтээл ингэж юм хийх юмсэн бүтээх юмсэн ийм хүн байдаг юм байна. Тэгээд одоо Бетховеныг тэгж хэлж ирсэн 70-аас өвчин тусаад дүлэрсэн. Дүлэрсэн мөртлөө аманда ийм цох мод зуучаад тэр нөгөө дагдаг даралтан дээрээ тавиад тэгээд тэрнийхээ доргионоор хөгжмийнхээ юмыг сонсоод хөгжим зохиож ирсэн шүү дээ. Тийм агуу авьяастай ундаг хүн байгаа юм. Тэр авьяасаа хөгжүүлэхийн тулд ер нь яах ёстой? Авьяасаа хөгжүүлэхийн тулд 10 жил байхдаа ихтэй л одоо хичээлээ сайн давтана да. Тийм ээ. Би авьяасаа хөгжүүлнэгээр зурагтай ч юм хөгжөлтэй ганц тэрнтэйгээ зуралдаад байхгүй. Тэгээд багшийнхаа үгийг сайн сонсно. Ахмад хүний үгэнд орно. Ямар ч гэсэн ахмад хүний үгэнд гадуур тэнийхгүй зориггүй тэнж болохгүй. Авьяас бол тэртээ тэргүү тэр нөгөө ногоо ингээд соёолоод ургадаг шиг гарч ирнэ шүү дээ. Тэр дарагдаад алга болно гэж байхгүй шүү тийм ээ. Өөрийнхөө тэр хийх ёстой сурагчийн үүргийг л биелүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Ер нь таны ингээд туйлзун аргаар бүтээж байгаа энэ бүтээлүүд дотроос хамгийн их зовоосон бүтээл нь ч юм ямар бүтээлүүд байд юм бэ? Энийг бол манай хүүхд багчууд их сонирхож асуудیں۔ Зовхгүйгээр зовхгүй да. Энэ бүгдийг л зовж зарна л та. Тэгээд өнөөдөр сайхан ингээд өрөөндөө ганцаараа суучаа энэ ёстой сайхан зур зурчлаа гэж ер нь зураашаа тэгдэг гэсэн ганц биш. Нэг хүн дараад нь найдад таатаглаа. Тэгээ маргааш өглөө ихэс ёстой шал дэм юм хийчих. Хэрэггүй болоо юм хийж би энэ одоо ёстой. Гээ санагддаг. Зураач орхны хэлс тэр л их чухал үг байгаа. Орхны те. Хүний зургийг ингээд байж хажуунаас нь хүнийг үг хэлдэг штэ. Сайн магтах юм уу эсвэл энэ тийм болохгүй тийм болчиход утгалыг хэлэх гэж тэг хэрэггүй гэж байгаа. Тэр хүн өөрөө шийдэж байгаа хэрэгтэй. Хүнийг төрөгдүүлчихдэг юм л дээ. Тийм учраас өөрөө л өөрийнхөө юм хийгээл тэгэл өөрийнхөө л одоо санаа нь хүртэл зурж байвал бол болох юм да. Хүн хүүхэд болгон нэг өөр өнгөн төртэй байдаг шүү дээ тий. Одоо жишээ нь би цэгэр өнгөн төртэй гэхэд одоо та ямар өнгөн төртэй вэ? Өнгөний тухай энэ их чухал, маш чухал асуулт. Өнгө гэдэг бол юу? Яг хүн нэг өөрийнхөө сонирхсан, өөрийнхөө тааламжтай тиймэрхүү ийм өнгө гэсэн нэг бас хүмүүсүүд барьдаг юм бэ. Хүмүүс байх үндэстэн хөтлөс тийм ш тийм ээ. Герман үндэстэн хар дагааны дуртай байхад Монгол хүмүүс цэнхэр хөнгийг тийм ээ. Тэнгэр өнгө гэж бэлэгдэлтэй холбоотой байдаг ч юм уу. Их мэтлэн. Тэр дотор хүн бас өөр дорой. Гэхдээ өнгийг тэгж өөрөө дуртай байхаас гадна өнгөнөөс нэг чухал юм мэдэгт бол өнгөний хослол. Альва өнгө хоорондоо хосолж ивэл сайн. Тэрээс муухай өнгө гэж байдаггүй.
хар өнгөс бараа өнгө юм одоо тийм үү юм цайвар гэрэлтэй өнгө тийм байж болдог. Ийм учраас өнгийг хослон чухал заа юу. Ер нь альва зураач хүн гэдэг бол цоо шин өнгө зохиохын төлөө зураач байдаг. Хөгжмийн зохиолч хүн бол нэгэн их шиг аялгау зохиохын төлөө хөгжмийн зохиолч байдаг. Нэгэн зохиолч хүн бол өөрийнхөө төрлөх хөгжлийн сан шин үг хийжээ зохиолч болдог. Тэгэхээр энэ нэг сэтгэлгээний маш орон зай гарч байгаа юм л да. Тэгэхээр энийг бүү болгоход мэдээж авьяас хэрэгтэй. Түрүү та хослол өнгийн тухай шигтгэж ярьлаа. Тэр хослол өнгийг мэдрэн гэхэд бол мэдрснэг бол авьяас гэж болох уу? Юу гэхлээр зэрэг одоо дээд зэргийн мэдрэмжээрээ мэдрэмжээ гаргаад мэдэрчил зурна гэсэн үг л дээ. Тэрнээс биш тийм байх ёстой гэж юм урлаг байдаггүй. Тэгж зурх ёстой. Тийм өнгө гарах ёстой гэж үг. Тэрний ёстой гэдгээс ингэсэн үг байдаг. Тэрийг би онсон үг гэж бодоод би юу дүгэн суучаар хэлэх гээд байна л да. Ёстой гэдгээс урлаг болвол өдөр шөнөөс нухдаг шиг үргэлж цухтааж байдаг юм байна. Тэгээд тэгж зурх ёстой, тэгж бүтээх ёстой гэж үг байхгүй юм шүү дээ. Өөрөө чи яаж л юм шинээр гаргаж чадна, тэр л чиний чадлын хэрэг байна шүү дээ. Таны сэтгэлжүүлсэн хамгийн гоё болсон гэсэн зурагч айл бай. Одоо юу яавал зүгээр юм шиг байна надад. Ингээд зураг зураал тухайн үед за энэ би гайгүй зураг зурлаа гал ингээд дуусгаад тавиад байна ш тийм ээ. Тэгээд нэг хуучин зургууд эргээд харахад дэмий харагдахгүй. Эн чин бас би төвшөнд байна шүү гэж л байл зүгээр юм шиг санагддаг. Тэгээд дотроо энээс илүү сайхан болчлоо гэдэг тал бас би чиний яриад байгаагаар. Гэхдээ бас нэг ийм зүйл байдаг. Ийм зурган дээр гараагүй юм тэр зурган дээр гарсан байдаг. Ийм учраас нэг манай ангичингийн чухал үгүй. Өсвөрийн зураг байгаагүй бол өнөөдрийн зураг байхгүй. Өнөөдрийн зураг байхгүй бол маргаашийн зураг байхгүй гэж. Ийм учраас хүмүүс хөгжиж явж байгаа юм уу та тийм ээ. Ангичтэй зэрэг тухайн үеийн зураг бас сайн л байж хэрэгтэй л дээ. Хүүхэд нөгөө нэг одоо телевизээр үзэж байгаад морь гарахад тэр морийг зурлаа гэд зурж яхад өөр амтан гарвал тэрийг зурх гэдэг ч байдаг юм тийм. Тэгэхээр зэрэг юу л да энэ дугуулангийн багш гээд ер нь зургийн сургууль, зургийн дугуйл ингэ чиглүүлдэг хөвгтэй. Телевиз үзэж байгаа телевиз дотор байгаа юм зурна гэж байж болохгүй шүү дээ. Чи тэрнтэй амжиж зурх гэдэг чинь амжиг юу байхгүй. Тэр байтугай тэр чинь мэдрэмжийн сайхан тийм. Тий, тэрнийг чи нүдэнтэй тогтоож авна. Тийм ээ. Нүдэнд чи одоо зураач хүний нүдний онцлог бол одоо нөгөө энэ зургийн аппарат шиг дандаа ингэж буургаж авч идэг. Тэгэхээр чи тэрнийг тогтоож авсныхаа чи зурх нь шүү дээ. Альва зурагтаач тэр нь амьдрал дээр байгаль дээр тэрнийг тогтоож авснараа зурдаг нэг тал бай. Нөгөө тал нь юу гэхээр зэрэг байгаа бодит юмыг харж зурна. Тэрнээс биш зурган дээрээс юм уу одоо фото юмнаас хуулж зурдаггүй. Тэрнийг хордог. Хуулбарлаж зурдаггүй. Хүүхэд наснаас зурдаг бас үе гэж байна. Хэдэн наснда тийм зурна гэж. Тэрнээс биш одоо жишээл ийм жижиг балчир хүүхэд шууд ингээл бүтэн хүн зураад юм уу тийм ээ. Тэгж зурхгүй шүү дээ. Хүүхэд бүтэн амтан мал зураад хэлэхгүй шүү. Хүүхдийн байдлаараа зурдаг, тэтгэл зурдаг болохоос инженер зураг бол зургийн сургууль дотроо насан хэллээ шүү дээ. Тэгж хичээл юм програм гэж байна. Зургийн дугууланд байдаг хүүхдүүд ингээл зургийн дугууланд дөнгөж ороод одоо би тэрийг зурна гэж зурж байгаа л өө би зурж чадахгүй мэн гэд ягаад шантраад болчихдээ шүү дээ тий. Тэгээ яа шантрахгүй идэвхтэй явах уу гэдэг. Энэ маш чухал асуулт. Өнөөдөр ястаа хүн шантар зураг зураад чадахгүй нэгэд ингэдэг юм шиг ганц зурган дээр биш. Ер нь амьдрал шантарч байгааг гэж бол таарна шүү дээ. Амьдрал чинь одоо бүтэхгүй болохгүй юм чигчнээ гарна шүү дээ. Надад нэг юм зарчим байгаа. Биений мэдчихгүй чадахгүй юм аа. Би түүхээсээ л асуудаг. Манай агуу хөвгдөөдсийн сор болсон түүх байна. Тэнд яаж яасан бэ? Монгол хүн эрэлхий зоригтой байсан. Өнөөдөр тэр эрэлхий зориг байхгүй болсон гэдэг ба шүү. Нялцгаа болоод байгаа ажиглагддаг байхгүй юу? Тэрнээс болоод юмнууд шантардаг. Энэ болохгүй юм байлээ гэж нэг тийшээ ороод та. Энэ бажаас энэ болохаа дэмий гэж нэг тийшээ ороод ингээд нэг гуйд идэг. Энэ чинь л одоо хамгийн буруу шүү дээ. Ийм учраас би өнөөдөр чадахгүй байхад дахиад чаднаа л гэж. Альва юмны үндэс. Хамгийн үндэс гэдэг бол одоо миний одоо энэ одоо манай өвөг дээдсийн түүх айс. Гадаад орны урлаг мурлаг юмны энэ одоо түүхээс ингээ хараад хахад эхлээд тэр хүн ер нь өөрийгөө тэр улсын үндэстэн өөрөө хүн болгодог шүү. Тийм биз дээ. Монголын сэхэтнүүд гадаадын одоо ямар сэхэтнүүд үү тэр тухайн үедээ хичнээн хөгжмөл зохиолч хүн бай. Хөгжмийн хичнээн урлагийн хүн бай. Эх оронд нь ямар нэгэн аюул болоход тэрэндээ л зориулдаг шүү.
Тэрээс би зураач хүн зураг зурж тийм хамаагүй гэдэг үү? За баярлалаа мөнхөж яхаа. Манай зургийн туулангийн хавьяаслаг хүүхдүүд маань хэдхэн хоромд таны урланд зочлохдоо нүдэн байсан сэтгэл нь бадарсан байхаа гэж бодож байна. Тийм үстэй хүүхдүүд аа. За баярлалаа танд. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За ерөөл батар. Авиас удамшдаг гэж би ойлгодог. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн, ардын зураач, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, урлаг судлалын ухааны эрдэмтэн Зүлтэн гэдэг хүн өнөөдрийн уулзалтын хүндэт зочин мөнгөчин зураачийн аав юм. Зүлтэн гэх энэл алдар хүндэтгэл төрсөн нэрнээс бас хоёр алдар нэр салаалан ургаж, өнөөгийн биднийг өнгө будгийн гайхамшигар цэнгүүлж ухааруулж явна. Авиас гэдэг төрмөл хэдий ч хөдөлмөр хичээл зүтгэл гэдэг түүнийг ахин төрүүлдэг чухал зүйл гэдгийг ой ухаандаа тодоос тод зурж суусан юм.